Эртэн зурмын хоёулаа зугаалan Золон шигрэг бара бидний нарган За тэгэхээр өнөөдөр болохоор битүүрийн элейд хийж хамгийн сонирхолтой хувааг байх болно. Тэрээ хамтдаа явцгаая. Шинэ машин авсан байгаа. Тэгээд битүүр чамдам дөрөв хувцсанд бэлтгэсэн байна. Миний дөрөв хувцсгаа заягийн 3 хувцсгаа. Тэгээд битүүр өнөөдөр зураг авалтууд хийн. Манай заягийн манай outfit. She's looking good. Төвөө болохоор ер нь цэгэр яад үл битүүр цэгэр машин авсан. Эхний зураг цэгэр байлгана. Заяа ерөөсөн машина хараагүй байгаа. Oh яа. Хэрвээ та нар vlog-ийн бусад хэсгийг үзэх хүсвэл заавал битүүрийг Instagram дээр дагаад story-нуудыг үзээрэй. Цаг алгасалгүй өдөр бүр хийдэг байгаа шүү. Oh yeah baby. Lambo биш шүү дээ. Миний дандаа ингэж машинуудыг ялгахгүй бах юм. Lambo шиг адилхан харагдаж шүү дээ. Яа, ер нь болж байгаа адилхан гэхдээ яг Lambo биш. BMW i8. Цахилгаан мотортой, давхар бензинээр ажилладаг. Тэгээд хамгийн гоё юм нь юу гэхээр хаалган дээшээгээ онгоодаг машин битээр өнөөдөр түрээссэн байгаа. Тэгээд хурдан явдаг учраас хараа агаар зүсэлт эдрийг нь харал та. Чонгол мөрнө. Окей, билнэ. За. Олдгүй. Зүр анх удаа юм бэ дээ. Миний хаа. Нөө нэг дардаг хэсэг байгаа хараа. Нэг дардаг. Индинэш. Яг ингэж бүр гараа бүтээ оруул. Нана. Ой нана гэж гараа. За. Окей. Бэбэ, хамгийн инээдтэй нь юу гэж би чам яад суух гэж хармаар. Чи орох гээд үстэй. Наач амар намхан машин. Oh, she knows the rule. Эхлээд бөксөө хийгээд тэгээ дараа нь хөлөө идэг. Окей. Хаалгаа. Bye bye. Bye. Wow. Бэбэ чи далавч нь онголцсон байж байгаа гаднаас нь харж үзмээр байна уу? Зүгээр анх удаа ийм гоё машин зүүж. Яг YouTube-ээр үзэж байгаа болохоор мэдэхгүй байж байгаа. Гэхдээ амдаар ямар харагдчих гэж бодож энэ машин. Яг тэр Монголд ерөөсөө BMW i8 одоо бол нэгч байдаггүй миний мэдхээр бол. Тэгээ төв амар хосолж байгаа зү тий өнөөдөр машинтайгаа. Drip. What? Йоо, хараас амар харагч. Зүгээр яаж бүгтэн арай. Амар том чемдантай бит хоёр хамаг зургуудаа өнөөдөр төлөвлөлөөд яадаг амар гоо машинтай болохоор. За тэгэхээр өнөөдрийн төлөвлөгөө та нартай жоохон хуваалцъя гэж бодлоо. Би болохоор Mislola гэдэг компанитай хамтраад айгүй удаж байгаа. Тэгээд яг одоо нэг цагаас бид нар Mislola-тай очиж уулзах байгаа. Тэнд очиод бүгд амар гоё outfit-ууд өмсөж үзээ. Тэгээд надад бас бүгдийг бэлэглэн гэсэн. Тэгэхээр тэгээд бид хоёр араас нь Hollywood sign байгаа шүү дээ. Hollywood гэдэг том бичиг тэр уулны наан очоод Tia Rivera гэдэг Монголд очиж байгаа бүжигчин байгаа. Тэгээд энэ бүжигчин болохоор амар бизнес сэтгэлгээтэй, дээрэс нь яаж урт хугацааны карьерийг яг ингэж барьж босгох уу гэдэг талаар амар мэдлэгтэй, амар амжилттай эмэгтэй байгаа. Тэгээд энэ эмэгтэй бид нар Монголд авчиж байгаа. Тэгээд яа, хамгийн гол нь dance camp дээр ирээрээ. Зөвхөн бүжижэл цугларж ийн гэж бодвол үгүй бизнес сэтгэлгээтэй зүгээр л мөрөөдөл, орлого бүх юм арга буулж дэлбэлмээр байгаа юм зүгээр бүгдээр өрөөдөр. Бүгдээрээ л өрөөдөр. Tia Forex чинь come on. Tia Forex гэдэг. За бүгдээр явцгаая. Ганц юм юу гэж машин асж байгаа чимээ сонсгоо. За. Окей, одоо бүгдээрээ сонсож байгаа. Энэ машины асж байгаа чимээ нэ шүү. YouTube. Ямар ч мотор авахгүй шүү дээ. Хараа одоо би явна шүү дээ. Юу ч байхгүй. Цахилгаанаар ажил. Oh my god. Хамгийн зүүн нь шүү дээ. Явж байгаа чимээгийн сонсоор яг хойноос дуурдаг зэ би сонсож байгаа. Тийм шүү дээ. Хараагаар явах шиг байгаа шүү дээ. Oh yeah. Одоо хааслаа шүү дээ. Damn. Чи хааслаар сонсож байна уу? Yeah. Яг нэг So funny. Yeah, дотор нь гэрлийн харал та. Look at this lights baby. Look at that. Төө яг үнэндээ Америкт O1 визагаа авчаад бүр амьдрах хэрэгтэй болоод ирчүүл шууд авны дин би баг мэдчихлээ. It's for sure. It's luck.
За тэгээ бид хоёр одоо Miss Lola орох чинь. Тэгээд бүгдээрээ тэнд олцгаая. Яа би хизээч машиныг ийм амар хоббитойгоор үзэж үзээгүй юм байна. Нааш орон дээр хараа. Йоо. Okay, let's go. Том мөрөөдөө залуучуудаа. Sorry, би амар сорчлоо. Гэтэ манайхаа бүгдээ супер машины залуу нэрчвчтэй хил ус сурцгаая, гарч хөдөлмөрлөө, доллараар цалинжи. Ай! Тэгэхээр заа бид хоёр Miss Lola дээр ирсэн байна. Тэгээд одоо бүгдээрээ ямар ч үсэн ороод заяатай хамтарч ажиллаж байгаа байгууллага байгаа. Юу санал болгохыг харъя. Миний бодлоор заяад айгүй их үнэгүй хувцас бас дараагийн том хамтарч ажиллах юмнуудыг ярих бах. Би зүгээр та нэг хэлмээр байгаа юм. Би Instagram story-нд саяхан хийжсэн байхгүй. Би нэг жилийн өмнө надад мөнгө байхгүй. Би найзынхаа машинд хоноод би бурито явжсэн байхгүй. Бурито Америкт олж болох хамгийн хямдхан хоолнууд нэг. Өнөөдөр би хүссэн машина өөрөө түрээсэлж унаад хүссэн газруудаараа аялаа, том конференцуудад оролцоод технологи хөрөнгө оруулалтыг ярьж байгаа. Надад бүгдээрээ дотгошоо харцгаая. Яа. Тэгээ миний хэлэх гэжсэн гол юм нь тарих руугаа хөрөнгө оруулалт хий. Одоо би ингээд тарих руу хөрөнгө оруулалт хийхээр намайг одоо баг хүн болгон сонсоор усууд мэдгэл болж байгаа. За окей ойлголоо төгөө. Тарих руугаа яаж хөрөнгө оруулалт хий. Talk with Hugo. Миний лекцер ороо суугаад үз. Тэгээд Generation Z бол millennial money гэж юу гэдгийг ойлгоод үз тэ. Millennial money гэж бүхэл бүтэн айгүй том ойлголт байна шүү. Зөвхөн яг энэ үеийнхэнд олдсон мөнгөний боломжууд. За бүгдээрээ Miss Lola headquarters дээр ирсэн байна. Бид нар орцгоо. Hey. Okay. Do it for the gram. Йой. 116-гийн үүдэн дээр ийм юм тавьбал ямар гоё юм бэ? Манай үүдэн нэг юм эсгэд шүү. Окей. Тэрийг 100 хинэ ачаад. Интернет дээр ямар том гэж бодож байна. Ерөөсөө яг бодит ийм physical store ямар байх нь хамаагүй. Гол нэг интернетэд Instagram дээр Miss Lola чи хэдэн followersтай лаарай. I'm not sure. Хэдэн сая те? Ямар ч хэдэн сая. Үүснээ. Энэ дээр чи зураг авах болж болно. Zaya and Middle Store. Тэгэхээр энэ болохоор Miss Lola-гийн артлын хэсэг. Уулзалтын өрөө. What? Боловчтой Instagram-аа хөгжүүлээрээ бууж шүү. You saw me back and I feel new, please don't be shy. I know that you feel like me too, don't be afraid. Give me your love, baby, give me your hand now and I just wanna go with you anywhere. I feel like I'm not awake, I wish you could take me away, but now that we happen today. Give me love, give me up, give me all you can. I feel like I'm not awake, I wish you could take me away. Baby, I just want you to say hola, 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 hola. Baby, I just want you to say hola, 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 hola. Baby, I just want you to say За намайг урьж авчирсан Miss Lola-гийн багийнхан маань айгүй гоё ажиллаа. Тэгээд хамтдаа айгүй гоё хувцсуудыг бас бүтээлээ. Тэгээд хэрвээ бас охид бүсгүйчүүд маань яг англи хэлтэй болж чадвал ийм том боломжууд бас яг дэлхийдээ өрсөлдөхгүй өөрийн гэсэн профайлаа хөгжүүлэх бас боломжтой шүү гэдгийг хэлэх гээд тэгээд ялангуяа Talk with Hugo дээр бид хоёр Instagram талаар яг ингээ байгууллагатай хамтарч яаж ажилладаг талаар дэлгэрэнгүй хэлж байгаа. Тэгэхээр заавал тэр лекцийг маань авч үзээрэй. Окей, би бэбигийн сэтгэлийг сонсомоор баяр та. I loved it so much. Надад бүр амар гоё лаяа.
тэгвэл хамтарч ажилладаг байгууллагуудынхаа хүмүүстэй яг тэг би ингээд чадлагдаг хүмүүстэйгээ уулзах үед нэг таардах байхгүй яа гэвэл би Нью-Йоркт байдаг ихнийх байгууллагууд LA-д байдаг. LA-д ирэхдээ ингээд гоё уулзч чадаа бас амар баяртай байна. Бараг найзууд болчихлоо сая. Яа. Тэгээд яа амар гоё надад headquarters-тай тэгээд миний бүр ингээд нэрийг тавиад oh my god that was so cute. Би бүр амар хайртай наа. Өнөөдөр ч гол юм инэх тааш гэж та. Yeah. Theater. Let's go. Baby, what a lifestyle. Энийг харалтаа ийм хувцсорол ийм машин унаад юу болоод байна? Хараа таад бит хоёрыг үзээд ийм амьдрал дасцсан гэж бодож магадгүй. Үгүй шүү. Бит хоёр бүр анх удаага. Oh my god, энийг хувцсыг хараад бит хоёр машинда хувцаа хийж багтахгүй байна гэж боддоо baby man. За бит хоёр дууссан байна. Тэгээд ганц юм яриа хэлгээд бит хоёр яг энэ мөчийн төлөө айгүйх залбирдаг байсан. Амар их хөдөлмөрлөдөг байсан. Тэгээд жилийн хөдөлмөрлөж байгаа. Жилийн өмнө гэхэд би нэг 200 лайктай ээжэл би өдөр болгон пост хийдэг байсан. Амар дуртайгаар хийдэг байсан байхгүй юу. Тэгээд тэрний одоо ингээд үр дүнгийн одооноос ингээ харж эхэлж чадаа бүр гайхамшигтай бүр баярлж гин. Тэгээд энээс хойш бүр айгуугаа инфлюенсер trip биднэрт явах байх. Тэгээд зүгээр л дөнгөж эхэлж байгаа юм шиг бүр санагдаж байна. Тэгээд энэ лайфстайл гэх юм уу бүх хүнд боломжтой яг гюугаар нөлөөлмөр энэ тий заавал фэшн талтай заавал мейкап талтай байх шаардлагагүй зургаар ч нөлөөлж болно. Эсвэл юу ч бэлээ бүжигчин байж болно, дуучин байж болно. I don't know өөр юу зүгээр л trader байж болно, forex trader, businessman байж болно. The business guru-нууд хүртэл юм шүү дээ. Social media-г бол ямар ч field-д ашиглаж болно. Тэгэхээр яг энэний талаар бас яг хөгжүүлж чадах юм бол тэр салбартаа тэргүүлсэн компаниудтай бас өөрийгөө тоолгуулад бас ингээ хамтарч ажиллаж болно гэдгийг бид хоёр яг үлгэрлж харуулах гээд ганцхан юм залуучуудаа хэрвээ чи доошоо хараад байвал чи зогсож гинэ л гэсэн үг. Чи урагшаа явж явах үед те чи хурдтай явж явах үед чи зөвхөн урагшаа харахаас өөр арга байхгүй. Зүгээр л урагшаа хар. Урд чи юу вэ? Мөрөөдөл чи юу вэ? Юу хийж бүтээхийг хүсэж чинь тэрэн дээр л фокуслал. Нөхцөл байдлыг бити хар. Сөрөг зүйлүүдээс хол бай. Зүгээр л өөрийгөө эрэг энергиэр цэнгэл хүсэл мөрөөдөл чи хаана вэ? Like go for it. Чиний л амьдрал шүү дээ. Чиний л амьдрал. Yeah, at the end of the day угаасаа л тэг төө хэлж ашиг. Чиний л амьдрал. Гол нь яг бусад хүмүүсээс эрэг энерги авч гинөө, бусад хүмүүсээс яг хэрэгтэй мэдээлэл авч гинөө тэг яг тийм хүмүүсийг үзэж чадж гинөө, фильтрдэж чадж гинөө, boundaries-а тавьж чадж гинөө. Яг тэр л амарч. Тэгэхээр яг өөрийг чинь урамшуулдаг, өөрийг чинь хайрладаг, өөрт чинь урам өгдөг, өөрт чинь ирч хүч өгдөг тийм хүмүүсээр өөртөө хүрээлүүлээрээ, тийм хүмүүсийг үзээрээ, дагаарай. Тэгээд яа битүүр ч гэсэн дээшигээ харж бүр ингээд мөрөөдлийн амьдралаар маань амьдардаг зөндөө хүмүүс байдаг. Одоо хүртэл тэгэл тэр хүмүүсийн үг болгоныг сонсдог тий. Одоо би хизээч өөрийгөө би LA-д супер машин унаад машинда багтахгүй дөрөв хувцас чигчээд найз охинтойгоо тий дэлхийн хэмжээний том бүжичэд Rihanna-тай ажилладаг, Beyoncé-тай ажилладаг, Jennifer Lopez-тай ажилладаг бүжичэнтэй би одоо уулзах явж байна. Like is this freaking real? Is this really happening? Тэ би энд ирээд сургалтанд суул гэж боддог. Эсвэл нэг виз авчих юмсан ч юм уу. Америкт бод үзчих юмсаа л гэж мөрөөддөг байсан шүү дээ. 3 жилийн өмнө. Нэрдээ 3 жил юм. Одоо жилийн өмнө надад бүр хоолны мөнгө байхгүй би буритод явчихсан шүү дээ. Өдөрт 2 хуваагаад $6 25 цент. Одоо тийм ч мөнгө байхгүй. Бид хоёр өөрсдөө яг бүр ингэж хийхгүй болчихно л тоо. Тэгвэл би болохоор сая ийм гоёор намайг хүлээж аваад те намайг ингээд өгөөч тэгээд өгөөч ингэхүү тэгхүү гэл ингээд намайг гэдтэй бүр ингээд зөвхөн миний төлөө бүр тэр том спейсийг ингээд гаргацсан миний төлөө ингээд бүр аутфитүүд гаргацсан тэгээд намайг хүлээж ин гэж би үнэхээр бодоогүй би зүгээр л нэг public store руу ороод нэг хэдэн хувц авчаад гарах гэж би бодож байсан яг үндэ тэгээд it was crazy like I loved it so much. Ийм боломж байгааг хараад би вау би ингээд бусад инфлюенсертэй хараад ямар гоё юм бэ гэж бодсон.